За яаж байгаа юм нөлөөс арчаа. Миний нөхөсөд яг гарах байх юм. Энэ дотроо ингээд тотгошоогоо уйлаад байгаа юм байна. Йоо балаа юм аа. За сайн байцгаана уу? Өнөөдөр би Пужатэйгээ ярилцахаар энд хамт ирсэн байна. За тэгээд Пужа маань өөрийгөө үзэгчд маань танилцуулаач. За намайг Пруж арга хийдэг, Пужа гэж дууддаг. Кофений бизнес хийдэг. Тэгээд нэг хүүтэй, нөхөртэй, гэр бүлтэй. Манай. За хүн хэдэн настай лээ? Одоо чинь 8 сар 4 хүртэл шүү. 3 нас хөөх 4 хүрэх чинь том болж байгаа юм шүү дээ. За тэгээ Пужа манаас ямар нэвтрүүлэг төрчвэ гэд гайхаж байгаа бах тий. За ми мама гэдэг нэртэй нэвтрүүлэг байгаа. За манай энэ нэвтрүүлэг маань ерөнхийдөө амжилттай яваа ээжүүдийг тий одоо илүү ээж талаас нь хүмүүст одоо харуулахаар зорж байгаа тий. Одоо энэ бизнес эрхлээд ямар нэгэн бизнес эрхлээд явж байхдаа яг ээж байхдаа ээжийн ажлаа бас давхар яаж амжуулж байна гэдгийг бас олон ээжүүдэд харуулахын зорилготой нэвтрүүлэг байгаа. За анх жирэмсэн болоод тий одоо хүн болго ингээл айгүй их догдолдог шүү дээ. Эмэгтэй хүмүүс ялангуяа за тэгээс яаж одоо нөхөртэй хэлэхүү тий эргээд нөгөө нөхөр ямар үйлдэл гарах болоо гэж бүгдэнд нь юм сонирн байдаг тий. Тэр тусам шат хаваалцал бацсан чи шууд ингэ төрчихлээ. 24 настайсан. 23 тайсан юм шүү дээ. 23 тайсан байна. Тэгээд 24 тайд төрсөн. Тэгээд 23 тайсан чинь шинэ жилийн үе ярахгүй юу? Тэгээд нэг л тийм сонирн болоод ядж байхдаа юу нэг мэдрэмтгий хүн юм болохоор бараг л одоо тэр тэгээд эмнэлэгт нөгөө үзүүлэхээр саван дотор ороод ирсэн байдаг шүү дээ. Тийм байхгүй. Тэгээд ингээд яг жирэмсэн эсвэл жирэмсэн биш гэх нь тодорхойгүй байсан. Гэхдээ надад бүр ингээд жирэмсэн болцсон юм шиг надад мэдрээд. Тэгээд нэг тийм сонин байдалд орсон. Эмнэлэгт очисон чинь болохоор нэг 10 оны дараа ирээ гэдгсэн байхгүй. Тэгэхээр тодорхой болно гэдэг. Тэгэл хэцүү байгаа тахаар чохороо зоолоход би ингээд сая тест үтсэн чинь ингээд яг жирэмсэн юм шиг байна. Нэг нь ингээ бүтгэн гараад энэ хичлээ гэдэг амар сандарсан ярьж байгаа байхгүй. Тэгсэн чи жахаа болохоор яг нэг чидийн ууц гэдэг аян явагдчихсан үе. Тэгсэн чи нэг өвлөө болоод ингээ айлт байжсэн юм байна л да. Тэгээд тэгснээ ингээ уцаа аваад ярьсан чи байна уу гэж нэг өвлөөгээ хоолоогоор яриад. Тэгээд тэгсэн чи байна ингэчлээ хичлээ гэдэг тэгсэн чи өө за минь явах юм. За нэргээ ярих. Тэгээд би бүр дүрдээ орсон тий. Тийм нэг айлт байгаад идэг өвлийн өөч шүү зүгээр уцаар ярьж болохгүй байгаа шүү дээ. Тэгээд би бүр ингээд би угаасаа ингээ авахгүй гад харна бүр ингээ анаас залгаалсан байхгүй. Тэгэхээр ямар нэг юм бүрэж гэж бодоод аваад тэгсэн чи тийм болж таараад тэгээд яг тэгэж авах тэгж хуваалцчихсан. Тэгээд дараа нь эмнэлэгт очсон чинь 10 оны дараа ингээд дараагийн он гараад он солигдсны дараа очсон бохоо 1 сар гаргад очсон чинь бас яг ороод ирсэн байсан тийм тэгж маамаатай болсон байна гэх. Нааха. Тэгсэн. Тэгээд ямар ч байсан. Тэгээд тэр нэг эморч байгаа хэдэн оногтой бас тийч янз бүр болсон маа шүү дээ. За болцсон байвал яг болоогүй яах вэ гэж би сэтгэл санаа ингэсээр агаад яг нөгөө эмчээс ингээд хөвгт талсан байна гэдэг мэдээг сонсоход харцсангоо ингээд бас юм бууцсан. Ноёмор дгоороод те ингээд бүр ингээд сонин паник гарцсан байсан дээ. Тийм болохоор ингээд баяртай үлээж ирсэн. Тийм ер нь аль хүн болгоны хувьд л нэг тийм баяртай те зарим нь ингээд шоконд ороод зарим нь гайхаад юм итгэж өгдөггүй тийм байдлаар хүлээж авдаг штэ. Жирэмсэн болоод тэгээд хүмүүс одоо ингээд ярьдаг штэ амар эмордог болчдгоо амар уйланхаа болчдгоо те эсвэл одоо юу гэдэг нэг жоохон зүйлд гомддог эсвэл магадгүй бүр ингээд амар идэвхий болчдөг гэж тэгдэг штэ. Пүүжиг хувьд яг ямар өөрчлөлтүүд гарч ирсэн бэ? Би болохоор ямар ч байсан дулаараад бороо орж исэн гэж бодохоор хаврыг хүртэл бол сэтгэл зүйн хэвэн биш л байсан. Тэр нь болохоор ингээд хүлэн заримдаа ингээд амар баяр тааж чадхтай болчихно. Тэгээд заримдаа ингээд хүлэн зөвшөөрч чадахгүй ингээд шоконд орсон юм шигтэй ингээд итгэж чадахгүй тэгээд тийм мэдрэмж өссөн нэг төрнө. Тэгээд тэгэнгүүт би ингээд ер нь энэ ингээд амар ингээд асуудал болоодсан байхгүй юу ингээд сэтгэл зүйн ингээд хөтөлбөртэй савлгаантай байх нь тэгээд ингээд тэр талаар бас ингээд уншаад ингээд судлаа тэгээд дээрэс нь бас хүн болгоо ингээд янз бүр хүлээж аваад байгаа нь бас тэр хүний
дутагдчихгүй тэр нэг сэтгэл зүйн орчин байгаа даа шүү дээ. Тэр болгоно амьдралын яг маяг гэдэг бүх зүйл нь ингээд нөлөөлөд янз бүрээр хүлээж аваад хүн болгоо ингээд өөрөө өөрийнхөө даван туулах юм байна гэж бодсон. Тэгээ тэр үед ингээд бусад хүнээс ингээд зөвлөгөө авах ч юм уу эсвэл ингээд бусад хүний ингээд туршлагуудаас ингээд уншаад судлаад гэдэг ихээсээ илүүтэй эхлээд байг өгтгсэн байхгүй. Тэгээ дараа нь ингээд тэр бүхнээ ингээд зүгээр нэг ингэх ёсгүй маань ямар нэгэн байдлаар ингээд өөрөө л өөрийнхөө арга барилаар бүртээ тохиолдсон юм зүйлийг давж гарна. Тэгээд нөгөө талаараа ингээд заримдаа ингээд ботхоор зарим хүний хувьд тэр чинь амар тийм нэг зовлон биш те. За маягсан инж гэж шилж болохоор зүйл зарим нь болохоор одоо юундаа ингээ унжаа суугаад байдیں۔ Ста нэрээ нүрэ бод яа юу ч үлээтэй ингээл хамаг гоёороо бай гэж ингээл уруулаа будаад өсөж тоглоомсоо гармаар тэрийг бас дээдэд биш. Тэнгүүд ингээд янз бүр учраас би ингээд аль болох хүнд ингээд одоо өөрөө одоо яг бас тийм болсон байхгүй. Инг тийж гэж зөвлөхөө өгөх амар тийм дургуй болсон. Тэр хүн бүх зүйлээс ингэж өөрөө мэдээллийг хүлээж авчаад боловсруулаад тэгээд хамгийн тохирсон арга барилыг өөрөө л яг олж чадах санагдсан байхгүй. Тэгээд тэр үед болохоор би бүр ингээл зарим арай тэгэл хөрхий жавхаг зөндөх заусандаа зарим арай тэгэл хөрхий жавхаг тэгэл аяг тийм ойлгомжгүй болчихсон дуур хүрээд уйлж мэлмэр санагдал тэгэл уйлж мэлэл тэгэл нэг өдөр тэгсэн чи бүр хата бороо орчихсон байхгүй юу. Тэгээ ингээд жавхаг юм бичсэн гэсэн чи би бас л жоох тийм төвхтэй санагдал гинт оролгоор хамаагийн бочрол тэгээ дээрэс нь нэг амьсгайг тавчдаг гэсэн хашил ингээд бас салж чадахгүй тэгээ тэрнээ бочроод байдагс энийг арай бүр ингээд улам юу амар санагдаад бочроод харна ингээд бүр ингээд бүгмээр санагдаад шкаф дотор суцсан байхгүй юу. Асны шкаф дотор тэгээ цоон онгорх байсан гадаа бороо орчихсон гэсэн чи гэж авах уу тэрэг зураг гинэ цохор өсөрч гэж бодсон. Би бүр сандраад ингээд өрөөнөдөө хайж байгаа. Тэг ингээд бүр ингээд тэтгэн секундын дотор болж байгаа шүү дээ. Тэгээ ингээд шоконд дараад ингээд хайцсан. Тэгээд олохгүй намайг тэгснэ ингээд амар айлаа гэд ингээд тэр ингээд цонхоор харж чадахгүй байгаад гэсэн гэж байгаа байхгүй юу. Яг өсөрсөн юм шиг байт гэд эмороо суугаад байсан. Тэгээд би тэрийг амар санаад цонх амар том онгорхоо бороо ороод тэгээд тийм сарууд үргэлжилжсэн аа. Дараа нь ингээд хортлогтой болно. Хажуугаар нь тэр үед би нэвтрүүлэг хөтэлдэг байсан. Тэгээд гадуур их явж хүмүүстэй уулзаж тэгэл тэгдэг байсан. Тэгэл эхлээл нөө план ийм байж байгаа л ийм болоод эсвэл зүгээр таслал таргалал гэж амар том болоод тэгэл тэгсэн. Тэгээд зөндөө янз бүрийн зуршлууд өөрчлөгдсөн л доо жишээ. Тэгээд ингээл за бүжи маань мэдээж бас ээж болсон юм чинь би бас бүжидээ ми мама цамцаа өгье гэж бодчих. За бүжи маань тэгээд одоо бас өмсч тий. Ямар гоё. За яг уу. Дээрс нэмсч. За бүжид маань гой зөгч чинь тий. Амар гой зүйлх юм шүү. За энэ цамц маань тий ямар ч хэсэн ми мама гэдэг маань ойлгомжтой тий. Би ээж гэдэг санааг гаргасан байгаа. За тэгээд энэ цахилгаан юу вэ гэж бүжаас гайхчихж магадгүй. Бид нар ч хүүхд төрүүлээд нөгөө хөхүүл ээжүүдэд бол хэрэгтэй болов гэж бодоод тий хүүхдээ хөхүүлэхдээ ерөөсөө ингэж цахилгаанд л гаргаал хөхүүлчин тий. Яг ийм өөр нөгөө ийм цамц байхгүй болохоор ч мөр ингээл доороос нь сөхөж гаргаад хамаг хүмүүс бизээ харуулнаас мөм хажуугаар. Яг зөвлөх юм. Тэгэхээр энд хийсэн гэсэн үг үү? Тий, энийг нэг ээжээр бас аюулсан. Тий, тэгээд материалаас ээжээс авсан. Гоё юм байна. Амар зөвлөх юм. Ээжийн бүтээл авсан байгаа. За, жирэмсний яг тэр нэг хэцүү үеүүдийг мэдээж даваал эмэгтэй хүн бол тий яаж игээл давдаг шүү дээ. Яаж игээл даваал хүүхдтэйгээ аз жаргалтай уулзах нь хамгийн чухал гэдэг. За, тэгээ бүжи бол яг нөгөө ээж болохоо саяас хэлсэн жирэмсэн багтаа ингээд нэвтрүүлэг хөтлөөд явдаг байсан гэд тий. Ээж болохоос өмнө яг бүжи ямар хүн байв тий. Ямар ажлууд хийдэг байсан, ямар үзэл бодолтой байсан талаараа ярил. Өмнө нь би телевизэд ажилладаг байсан. Хийж үзчихсэн ажлууд гэвэл бас мэрсэр байгаа. Тэг хүүхдтэйс ажиллаж үзчихсэн. Монгол хэл уран зохиолын багш мэрэгчлээ. Тэгээд 23 дугаар сургуульд бас нэг хэсэг багшлаад тэгээд 8 9 10 дугаар хүүхдэд хичээл гардаг гэсэн байна. Тэр үед болохоор тэгээд хүүхдтэй ажиллахаар тэр ингээ хэдхэн сарын хугацаа байсан ч гэсэн одоо ч гэсэн тэр хүүхдүүдтэй би холбоотой байдаг. Тэгээд хэдхэн сарын хугацаа байсан ч гэсэн хүүхдтэй ажиллах хамгийн гоё нь ингээд үр дүн гардаг. Тэгээд дээрэс нь ингээд
амар тийм итгэдэг бие биедээ тийм харилцаа бий болт юм шиг санагцаа. Тэгээд ер нь бол хүүхдтэй харилцах айгуу тийм дуртай болсон байсан. Тэгээд дараа нь хүүхдтэй болсны дараа би болохоор ер нь бол яг хүүхдтэй болохоос өмнө эсвэл хойно ингэж өөрчлөгдсөн гэдэг юм нэх байхгүй болоо гэж бодож байна. Миний хувьд болохоор зөвөр яг миний статус нэгээр нэмэгдсэн. Тэгээд яг өмнө нь би ямар байсан тэрүүгээрээ байж байгаа. Тэгээд цаашид бас ингээд улам нөө баяжаад явж байгаа. Тэгээд тэрнээс ш бас яг ингээд бүр амар өөрчлөгдсөн юм гэхээсээ илүүтэй ээж гэдэг статус нэмэгдээд тэгээд тэрийгээ би бас ингээд суралцаад тэгээд яг явж байгаа. Тийм ингээд явж байгаа. Одоо болохоор хүү манаас ингээд 3 насны өрөөл явчихаар ингээд хизээч нөө ээж байж дууснаж байдаг юм шиг байна тий. Одоо ингээд 4 настай болохоор дахиад шинэ зүйл ингээд баян ханд суралцуулалт болно. Тэгээ байжсэн чи одоо хүүтэй байлаа гэж бодоход за охинтой болох юм бол бас дахиад шинэ ертөнд дахиад шинэ суралцуулалт гарч ирээд гээд хизээч нөгөө нэг тийм болчлаа гэж бодсооргүй зүйл байгаа байхгүй харин тий. Тэгэл тэгэнгүүт энэ ер нь айгуу тийм гоё амьдралыг амар гоё амжилттай. Тийм амьдралыг илүү амар утга учиртай болгоод байгаа юм шиг тий. Өмнө нь пүүж ингээд тий нэвтрүүлгийн хөтлөгч байсан, багш байсан. За одоо ингээд ээж боллоо, хийж байгаа зүйлстэй одоо бол ингээд Jack's Coffee Shop ажиллаулаад тий ингээд явж байна. Яг ингээд тий Jack's Coffee Shop-ыг ажиллаулаад тий давхар тэнд бас хүүхдээ ингээд хүмүүжүүлэх тэр юм нэг давхар ажил хийгээд штэ тий энэ чинь хүүхд хүмүүжүүлэх гэдэг чинь бас нэг өөр нэг ажил болоод байгаа. Энэ ажлуудыг одоо пүүжигийн хувьд яаж зохицуулж байна? Би болохоор би ингээд ер нь ингээд аливаа зүйлийг амар ажиллах дуртай. Энийг ярихын тулд ихлэж байгаа оршил ярих хэрэгтэй болчиход юм л та. Аливаа зүйлийг ажиллах амар дуртай. Тэгээ тэр нь ямар байна гэхээр зарим ээжүүд ингээд гэртээ зөвхөн хүүхдээ харж байгаа гэх тэрэндээ бас заримдаа сэтгэл хөдлөлтэй тийм. Хүн болгоны амьдрал ингээд янз бүр байгаад байдаг. Тэгээ миний бодлоор ингээд эсвэл ингээд амжилттай ээж эсвэл амжилттай ээж гэдгийг цан дахиад амжилтгүй ээж гэж байгаа ч юм шиг ингээд хүмүүс амар мэдрэмж төрүүлээд байдаг. Тэнгүүд би болохоор хүн болгоныг ер нь тэгэл хүүхдээ сайхан өсгөж хүмүүжүүлээ, амьдралаа сайхан авч явъя гэж хүсч мөрөөддөг хүн байхгүй байх. Бүгд л тэгж бодож. Тийм бүгд л тэгж бодож хүсч зардаг. Бүгдээрээ өдөр алхан хөдөлмөрлөж хичээж байгаа гэж итгэдэг. Тийм болохоор ямар ч гэсэн би ингээд өөрийнхөө зарцуулж байгаа цагийг яаж үр бүтээлтэй байх вэ гэдэг дээр илүүтэй ингээд чадварлах хэрэгтэй. Тэгээд нөгөө нэг үр дүн гарах гэх төрөнд тгсэрчтэй хөвгтэй ажиллахаар гээд ажил дээрээ ч гэсэн би хичээж байгаа. Тэгээд хизээч одоо өсөд төс болно гэж болохгүй байхгүй. Тэгээд тэнгуут ингээд хүүхдтэй ажиллахад болохоор би айгүйх ярилцах басан. Тэгээд манайх бас харцангуй орой хилд орсон. Тэгэхээр ингээд одоо ингээд ярилцаад хил амын зөвшрүүлэг тэнгууд хилээр дамжиж уснаа сэтгүүн өөрчлөлттэй болохоор тэгээд ярилцах бүртээ болсон. Тэгээд дээрэс нь айгүй их тийм нэг багасаа юу яадаг байсан. Төвлөрч суух тийм туршилттай болсон. Тэгээд тийм болохоор одоо ингээд харцангуй ингээд надаас илүү их юм хүсэж байгаа байхгүй юу. Би ингээд хитгэн үсэг заагаад өгсөн байсан чинь ингээд бүгдийг ингээд цаашаа сурах галтай. Энэ нь юу ингээд асуугаад байгаа байхгүй юу. Ном уншиж өгөхөөр зурганд нь биш ингээд өсөг рүү анхаарлаа хандуулдаг болж ирэх мэтчлээ ингээд юу ингээд сэтэл өгч яаж чиглүүлэн тэрийг ингээд амар ингэж хүүхд ингээд эцэг их өөртөө мундаг биш хүүхд мундаг учраас тэрийг ингээд өөрөө үлгэж аваад боловсруулаад ингээд хөгжүүлээд байгаа байхгүй юу. Тэгээд тэгэхээр тэрийг ингэж ажиллах бас амар дуртай. Тэгээд миний хувьд болохоор одоо ажил маань бас харьцангуй гайгүй өнгөрсөн жилийн хувьд айгүй тийм амар солиотой жил байсан арайсан. Тэгээд нэлээд завгүй тэгээд амар олон цагийг ажилдаа зарцуулаад тэгээд ээж маань туслаад тэгээд аав ээж нарынхаа тус тиймэр бас ингээд цэцэрлэгт явна тэгээд асран гэх мэтчлээ ингээд хамжаад ингээд хөрмөс гэж байгаа. Тэгээд тэгэнгүүт түрүү ярьжсэн тэр нэг хүмүүсийг ажиглахад гэхээр хүн болгоно л амар ажиллаа гээл тэгэл бүгдээрээ цэцэрлэгт өгөөл хүүхдээ хүмүүжүүлээл ингээл явъя гэд боддог. Гэхдээ боддог ч гэсэн зарим нь бас нэг яг өөртөө бас хатуу чанд байгаад би ч гэсэн бас тэгдэг л те. Тэгээд зориг тавьчаад тэрэндээ хатуу чан байж хурж чадахгүй байх үе байдаг. Тэгэнгүүт тэрийгэл дахиад нэг үр дүнгээд нэг эргэж хараад байх хэрэгтэй юм болоо гэжсэн. Тэр амар надаа үр дүнтэй санагдсан байхгүй. За би ингээд өнөөдөр хүүхдэд 2 цаг зарцуулж байгаа л зүгээр нэг хамт агаад эрхлэлтэй тэмэлдэх бол амар тийм үр өгөөжгүй байгаа байхгүй. Тэгээд тэрний оронд ядаж өнөөдөр ийм зүйл заагаад өгч юм гэдэг ч юм уу. Эсвэл одоо ямар хуу төвшөнд явж гин тэгвэл тэрийг ингээд дахиулчих гэдэг тал дээрээ ингээд би ингээд зогсож бодох юм дуртай. Тэгэхээр ингээд гэртээ харсан ч гэсэн ингээд амрахгүй болчихж байгаа байхгүй юу?
юм зааж өгдөг. Тийм ингээ хүүхдийнхаа төлөө ингээд илүү нөө бүтээлч байж судалж одоо энэний дараа ямар ах вэ? Одоо хүүхд маань ямар түвшинд байгаа вэ? Өөдөөс ингээд үнэхээр ингээд зөрүүдлээд модалцаад ингээд уурлаад уйлаад байгаа бол энэ хүүхдэд юу тохиолдоод байгааг бид нар унших хэрэгтэй. Тэрнээс ш ингээд эцэг эхчүүд бас ингээд харахаар зөвхөн өөрсдөө тав тухтай ингэж арга барил болон тав тухтай орчныг бүрдүүлээд идэмэлээ ерөөсөн юм анзаарахгүйгээр одоо жишээ нь дуугаа гэдэг ч юм уу те одоо ингээ өөр яадаг ч гэж болохгүй наацаа битгий хүргээл те. Тийм тэгээд тэнгүүд хүүхдийн талаас бодоод хүүхдээ тав тухтай байдлын тэр хүний жижигнүүдээр бас ингээд гэр орноо харах юм бол битгий хүргээд байгаа л тэрийг тэнд тавих хэрэггүй юм байсан болоод тэгээд байгаа шүү дээ. Тэгэхээр ингээд тийм нэг орчин дээр нь бас анхаарал хандуулаад арай нэг бүтээлч байх хэрэгтэй юм болж утсан. Тэгээд сүүлийн үед бас нэг хүмүүс би биетэй тэргээ хуваалцаад тахаар хүмүүсээс аягүй хөөрхөн тийм нөө би хүүхдийнхээ орчин ингэлээ ийм зүйл би ингэж зааж өглөө гэд ингээд идэв хэлээ. Тэрнээс амар таалагдсан шүү. За тийм манай хүү ч гэсэн ингээл эрэгтэй хүүхд ер нь миний бодлоор нөгөө хил дурахтай жоох сүулдээд юм бол гэж би бас бодсон л да. Манай хүү ч гэсэн одоо ингээл яг нэг хитгэн хүүхдээ ааваа ээжээ өвөө эмээ те тэгснээ нөгөө эхний хоёр үсгэр юм яриад буу зэхэр буу тэгээ боо зэхэр боо заяа зарим гэзээ гэд болтгоо тэгэл би ингээл амхандаа бүтэн хэлээд байгаа боловч тэгтэл тэр нь миний хувьд ингээд амар гоё дэвшил гараад те хөгжөөд одоо би ингээд цаашаа хамаагүй ингээ хоёр үгээр хэлж байгаа ч гэсэн өөр үгүүдийг хоёр үсгээр нь ч гэсэн хэлүүлээ явмаар юм шиг санагддаг ч юм уу тийм байгаад байдаг. Би Jack's Coffee данхуудаа ирж байна. Тийм үнэхээр надад бол айгүй таалагдлаа гоё тав тухтай тий кофедаа ингээд суухад суухад үнэхээр гоё орчин байна. Тийм тэгээд би бас нэг юм пүүжигийн нэг юм харж байсан нөгөө scrap нэг хийгээдсэн тий. Тэр нь юу вэ? Тийм анх чи ер нь бол кофе уудагчгүй байсан. Тэгээд гэр бүлийн амьдрал ер нь үргэлжлээ. Тэрнээс хойшлохоор жавхан ах Jack's Coffee-г ингээ үүсгэн байгуулад тэгээд ингээд энэ явж исэн. Тэгэнгүүт дараа нь ичдээ орон тэгээд ер нь латан тохиог ажил маш их. Тэгээд тийшээгээ ингээд бүх цагийг тийшээ зарцуулах хэрэгтэй болно. Тэгээд бид хоёроос ярилцаад жавхан нийгмийн ажиллаа хийгээд тэгээд би болохоор ингээд бизнесийг хийгээд суралцаад ингээ авч яваад тгийг ир тохирсны үндсэн дээр энэ ингээд одоо миний ажил болсон байгаа. Тэгээд анх кофе даал гэсэн гэж яг тэр scrap-ийн үеэс ахгүй юу. Тэгт чинь манай хөө нэг 8-9 сартай л да тэр процессан. Тэгээд бид гоор хараахан бас тастаа гараагүй байсан. Тэгээд юу яадаг? Нэг их тийм кофе агам чинь бид кофе уудгүйсэн л тэгээд кофе агам чинь нэгээр scrap хийгээд ингээд заруулаад ингэж бодоод тэгээд дээрэс нь нэг хэрэглээд үтсэн чинь бас айгүй гоё байсан байхгүй зөвлөн тийм. Тэгээ бас тэрийг нээж илэрсэн шалтгаан нь бас нөгөө нэг төрсний дараах нэг гидсний арьс болон бусад нэг язрал баг зэрэг өгсөн хэсгүүд байдаг шүү дээ. Тэмхүү хэсгүүд дээр юу хэрэглэх вэ гэдээ ингэж уншиж агаад тэгээд туссан чинь амар гоё агаад тэгээд бүр жигнэсээ ингэж миний ингэж гидсний арьс чангараад байсан байхгүй тэргээр ингэ үрхээр. Тэгээд за энийг ер нь ингээд кофе энэ байна те ингээ хийчих болж байгаа юм чинь энийг ингээ хүмүүс бас ингэж хийж тэг хөрөлтөд заруулаад ингэж байгаа. Тэгээд тэрийг ингээ гэртээ хийгээд тэгээд тэр үед чинь манай хүч яг нэг хоолнд орсон байсан болохоор ерөнхийдөө бол ингээл нэг өдөртөө унталчаал хийчдэг. Тэгээд зарим өдөр амар цахилахтаа хүүхдээ авч байгаа. Тэгэл бүр манай хүүг хайчиж гэл юм байна орой орж ирэл. Манай хүүг хайчиж гэл тэргээр нэг кофе утгацсан тосч амж. Тэгээд тэр аягүй их хүмүүс авсан. Тэгээд одоо ч гэсэн бас авдаг. Тэгээд ингээд тэрийг хэрэглэхээр ингээд арьс гоё болоод байдаг учраас ингээд авч хэрэглэж байгаа гэх тэгээд байдаг. Тэгэл би чинь сайхан хүргэлтээр гаргачихж байгаа гэрээсээ тэгэнгүүтээ мөнгөө дансаар авчиад тэгээ нөгөө мөнгөөрөө бас ингээд онлайнаар өрөөд онлайн шопинг хийгээд тэгээ зарим хэрэгтэй зүйлс авч маваад тий зарим хэрэгтэй зүйлс авч маваад гэдэгсэн. Тий ээжүүд ер нь ингээд хүүхд төрлөө гэртээ суудаг тий тэгэнгүүт нэг юм санхүүгийн эрх чөлөөгүй болол эхэлдэг шүү дээ. Тэгэл за тэр нь яг нэгдүгээр өөрт нь ингээд бас хэцүү. Хоёрдугаар нь гэр бүл мэдээж бас сайхан амьдрмаар байна тий ингээд хүүхдээ тийм ч юм авч өгмөр юм ч юм авч өгмөр гэдэл нэгдэг. Яг тэр үед нэг ээжүүдийн одоо тарих илүү ажилдаг юм шиг надад санагдсан. Би бас өөрөө ингээд ээж болчвол за энэ бас ингээд зүгээр ичж болохгүй шүү тий. Одоо би чи нэг юм хийх ёстой энэ хүүхдийн төлөө гэж нэг бодоол тий. Тэгээд бүжаас тэрнээс магадгүй тий ингээд санаа аваад одоо бодоод гэх юм уу тий кофег хараад ийм гоё санаа гарч ирсэн байх гэж бодож байна. Тийм. Би болохоор
ингээд дуртай зүйл хүмүүс нэг ярьдаг ш нэг хийж байгаа юм ажил болгочихвол гэдэг. Би ингээд дайлуулах одоо ч гэсэн ингээд хүүхдэд зарцуулж байгаа тэр цаг хугацаагаа би дахиад ингээд ажил болох юмсан гэж боддог. Тэгээ тэр нь юу гэхээр одоо энэ жилд ямар ч гэсэн кофега нэлээд сайн зэгцэлчихэд миний ингээд дараачийн хийх хүсдэг зүйл болохоор хүүхдтэй холбоотой тийм ажил хийх. Тэр нь одоо жишээ нь ингээд эцэгчүүдийг тоглоом сонгоход нь туслах гэдэг ч юм уу тий. Яг тийм нэг ирээдүйд ингээд үр дүн одоо жишээ нь ингээд тоглоом авахтаа ч юм уу бид нэр ингээд харагдац болоо ингээд бас нэг боддгоо л авчдаг тохиолдол байдаг шүү дээ. Тэнгүүд ингээд тэрнээс гарч байгаа үр дүнтэй тийм холбосон тим тоглоомнуудыг илүүтэй ингээд санал болгох хэрэгжлээ. Одоо бас судлаад байгаа л да. Тэр ингээд тэхийг хүсэж байгаа. Тэгээ хүүхдэд зарцуулж байгаа цагаа бас ажил олгочих юм бол би тэрэндээс илүү бүтээлч хандаад илүү нэрээ тэгээд тэрэндээс одоо жишээ нь би ч ажиллаа хийж ингэж өөртөө бас ингээд тэрнээс ингээд хөгжгөн байна. Тэнгүүд манай хүүхд ч гэсэн тэр дээр ингээд гоё хөгжгөн байна. Шинэ зүйлс таних мэдээд гэж ингэж аль талдаа яаж вин байж болох вэ гэж бодож байгаа тэгж бас бодсон. Тэгээ тэр нь ер нь бол хүүхдэд ажиллах дуртай сонирхолтой учраас айгуу тийм гоё санагдсан. Тоглоом ер нь сонгохдоо тийм ингээл за чамаг яг хэлэхэрчл бодлоо л да би яаж сонгодог вүлээ гэд би бол тэгэл яг нэг их бас тоглоом авч өгдөггүй л дээ би бол угаасаа ингээл хүүхд чинь яг тухайн үед сонирхсноо ингээл хайчдаг тий бараг шахуу. Тэгээс манай хүүхд чинь нөгөө ахын хоёр хүүхдтэй болохоор тэр хоёрын амар их тоглоом ирсэн. Тэг яг би нэг сүүлд нэг тоглоом авах гэдэлгүүр орсноо сая саналаа. Тэг би бол тэр үед за энийг ингээд тий хатгах нь уу яах нь уу тий ингээд тасчих нь уу салах нь уу айлгүй талаас нь бодоод тий өнгө буудаг одоо юу гэдэг тэрийг нь хараад сонгоцсон байгаа байхгүй. Тэгэхээр сая пүүж алахаар нэг юм үр дүнтэй сонголтыг хийх хэрэгтэй тий дараа нь яах вэ гэдгийг чиний үед яаж тоглоомод сонгоч? Би болохоор эхлээд нэг хэсэг яадаг гэсэн юм. Одоо жишээ нь ямар ч байсан ингээд төвлөрөөс сурах хэрэгтэй гэж ингэж бодоод тэнгуү төвлөрөөс сурахын тулд тэгвэл юу нөлөөлдөг юм байна гэдээ ингээд бодоод тэгээд нэгэнт ингээд тэрийг сурчих юм бол дахиж зааж өгөх шаардлагагүй тэр хүүхд ингээд өөрөө тэрийг ингээд төлөвшөөд ингээд төглөөд авчиж байгаа болохоор түүнээс хойш ингээд орж ирж байгаа бүх зүйлсийг ингээд төвлөрөөд суугаад ингээд анхаарлаа хандуулад яг ингээд бүтэн чин сэтгэлээ зориулаад ингээд сууч болдог болчдаг. Анхаарал сатарахгүй. Тэгээд тэнгүүд төвлөр сурахтаа болохоо юу яаж болох вэ гэдээ ингээд тэгж судалж хайдаг л та. Тэгээд нэг ер нь бол нэг Facebook ухад суусан зүгээр нэг арт гэдэг бичснээ ингээд хайгаад уншсан хоёр бол ялгаагүй л дүүтэй цаг учраас зүгээр яг тэгж харчаад тэгээд ингээд тэрнээсээ улбаалж ингэж сонгодог байхгүй. Тэгээд одоо жишээ нь зарим нь заавал тоглоомж халахгүй. Тэгээд би бас нэг хөтөмөжүүлэх талаар номнууд уншаад те. Тэгээд бид нар ч угаасаа бүгд л ахуудаа ээж үзэж юм чи. Тэгээд уншаад тэгээд тэгэнгүүт нэг хэд ном уншижсэн. Тэгээд тэр дундаас болохоор бас Монтессори арга барил дээр бас аягүй таалагдаад. Гэтэ яг тэргээр бүтэн 100% тэгж бас яваагүй. Бүгдийг ингээ аль болох нэг тохируулаад авахын аваад ингээ эвлүүлээд яг нэг тоглоом шиг тийм ингээд өөрийн гэсэн нэг тийм хүмүүшлийн арга барил бий болгоод юмсан гэсэн байхгүй. Зарим үед одоо жишээ нь нэг барын ээж дээр гардаг шиг те ингээд амар чангахтуу байдаг мэтчлээ ингээд бүх юунаас нэг авахын аваад эвлүүлвэл бас илүү хэрэгтэй санагдсан. Тэгээ сүүлд тэр юун дээр болохоор Монтессори дээр болохоор манай хүүхд яг нэг хэсэг нэг тийм бичлэг байдیں۔ Тэрийг бас өгнөө зааж байна. Тэр нэг амар бондгор. Ер нь бол ингээд аягүй тийм суудаг. Тэгээ ингээд ийм нэг 3 барин жил өгцөн. Тэгээд чи одоо хиттэй байлаа да. Тэр бичлэгэн дээр байгаа. Тэгээд тэгсэж ингээд нэг юм бомбор гацар матар нуужчихсан. Тэгснэ нөгөө 3 барины шилээ хараад ялгадгүй мэн л да. Таглагийг тохируулж. Том мэн жижиг мэн те. Шууд энэ дээр нь тавьчий гээд том жижигийн мэдэрхүү ингээд тэр нөгөө зөндөө ол юм хөгжөг байгаа учраас нөгөө оролдоор суугаад байна. Бүр ингээд оролдоор суугаад таарах гал бүгдэн дээр нь ингэж үзэл тэгээл дахиад уг нь оролдоолсон. Тэгээ бүр амар гайхалтай бүр 2 цаг маг тэг суудаг байсан байхгүй юу. Тэр үед нь би ингээд бөөдөн дээр ингээд хөвцөө. Сууцаа оролдоод эсвэл ингээд хэдийгээр мэрэгөө жуулгүй усаад өөрийгөө ингээд ми тайм авчихсан. Авраач хавраа. Тэгэл тэгсэн чинь тэр бас ингээд надад ингээд бас таалагдаад за ер нь энэ чил рүүгээ юм байна да гэд бас нэг хүүхдийн өгдөл байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэр нь бас яг тэр тал руугаа тийм тэр тал руугаа арай бас төхөм юмшсан надад. Тэгээ дараа нь өгөхөд нөгөөдгөө бас оролцчихлаа байна та. Гэхдээ ингээд шинээр хийж байгаа биш болчихж байгаа байхгүй тий. Тэнгүүт одоо ингээд за харснаа томын жижиг рүү ингээд тэгээ гэрт очих юм бол бас зөндөө олон гоё тийм тоглоомнууд байгаа. Тэгтээ корона гэдэг чинь харин тий. Тэг яг
Хоёлаа нэг арга бодож авах. арга бодоо тий. Тэгээ. За окей. Тэгвэл гэрээс чи энэ сэдвэр илүү гоё ярилцъя гэж бодож байна. Коронавирус гарсантай холбоотойгоор гэртээ зочин хүлээж авах боломжгүй болсон учраас бид хоёр гэрээсээ өөрсдөө одоо бичлэгээ бэлдээд явуулах тийм үүрэг даалгавартай боллоо. Тэгээ 20 цэрийн хугацаанд ерөнхийдөө ямар тоглоомоор тоглож гин, хөгжүүлэх ажлууд юу хийж гин, тэгээ дээрэс нь сүүлийн сонин сайхан юу байна зэрэг мэдээллүүдээ жижигхэн бичлэг болгоод явуулъя. Энэ юу вэ? Монгол дутаг мод Зурдаг модоо. Чи гурил зурж үтсэн үү? би чадна. Чадхаа. Гурил Чи чадна ээжээ. би чадна. Би ба чадна. Энэгээр гурил зураад ямар хаал идэв? Хөөшөө За. бууч. Бууз. Монгол энэ Гурил байгаа. Хоёлаа тэгтээ жоохон байж байгаа хий заяа. Тэгээд чамд хайдаа шүү дээ. би бас чамд хайртай. Ерөнхийдөө тоглоомныхын тавиур дээр бол маш бага тоглоом байлгахыг хичээдэг. Тэгээд тэр нь яагаад гэвэл анхаарал төвлөрөх нь илүүтэй. Одоо хэдхэн тоглоом төвлөрнө гэсэн үг. Одоо жишээ нь энэ тоглоом бол ингээд ийм том жижиг өндөр нам болон өргөн нарийн гэдэг мэдрэмжийг хүүхдэд төрүүлдэг. Тэгээд одоо жишээ нь ингээд энэ удаад хараад шууд таниад энэ тоглоом нь энэ төр орно гэж харуулж чадж байгаа. Хиний удаад болохоор болцсон. Хиний удаад болохоор хөвчлэн хийж үзээд тэгээд одоо жишээ нь өндөр бол өндөр, нам бол нам гэдэг мэдрэмжийг аваад тэгээд сурсныхаа дараа ингээд шууд хараад хийдэг болчихж байгаа. Надад юу гэж надад. Тийм би чамтай юм ярьсан юм аа. Энэ юу вэ? Монголоор юу гэсэн үг вэ? Бөмбөг тийм. Кап. Хаа. Дог. Хап. Бас. Кат. Яагаад ингэж аргын дотор сараа нөхний хийцэн гэдгийг чи мэдэх үү? Яагаад гэвэл тэмээ чинь ямар том бэлээ? Бүү том. Бүр том тий. Тэгэнгүүт нүүдлээр явхаар тэмээгээ унаад бүх Монгол гэрээ ачаад айгу хол явдаг байхгүй юу? Тий. Тэгээд сараа нөхний ядарчин гээд аргын дотор суулгацсан байхгүй юу? Тэгээ бас энэ жижигхэн хураг ишгнүүдийг ядарчин гээ шийдсэн байхгүй юу? Харин том хураг ишг нь хардаа энэ том хонь ямаа нэггээр ингээд өөртөө ингээд явдаг бол жижигхэн хонь ямаануудыг боيو хураг ишгнүүдийг ишгээгээд аваад байхгүй юу? За яа. Чи уушх юм уу? Би чадахгүй дээ. Үгүй яагаад тийм их мэдэхгүй гэдэг нь хэлдэг болсон. Би чадахгүй ээжээ би чадахгүй. Би чамд чадна л гэж бодсон. Чи чадна шүү дээ. Чи бүр уншиж чадна гэдэгтэй. Өсөж чадна гэдэгтэй. Энэ ямар үсэг юм? Би бахурыг Яа, чи нэр хүрч юм уу те? ой чи Өөрөдөө. ой таад игээда. За өчигдөр анир хуу юу бодлаа? Шувуу. Шувууг ботсон байна. Үүл. Өөр юу ботсон байна? Нэмэ. Наймалж байгаа юу? Усан бодгаар ингээ бит хоёр анх удаа зураг зурж үзсэн те. Усан бодог яахаар усан бодог гардаг үлээ анираа? Хошин жагаан. Усанд хийхээр гардаг те. Усанд хийхгүй бол гарж ийн үү? Гарахгүй байна уу? Чи туршиж үзсэн үү? Гарахгүй байна те. Тэгээд усан бодог гэж нэрлсэн юм байна тийм үү? За ингээд бид хоёр дүрснүүд хайчилж сурсан. Тэгээд одоо саяны хэсэг дээр гэхэд бол ингээ анир хүүгийн хайчилчнаас нар байна. Энэ дээр юу чинь гэсэн чинь хартаа анир хүлээгийн зураад ээж нь хийв анир туслав гинэ. Энэ бол бид хоёр пепа торог буруу хийсэн. Харин энэ дээр пепа торог хийгээд анир энэ хүлийг зурсан. Тэгээд анир энэ Жоржийн хүл гарыг наасан. Анирын эвлүүлдэг морь байгаа. Тэгээ ерөнхийдөө бол морины бие хэсгүүдийг ингэж нэрлэж сурна. Тэгээд за чиний барьж байгаа чинь морины юу нэ? Би нөө. Энэ юу вэ? Хүл. Би хийчих. Ма ичи хүтэ байдаг юм бол Морь харин хэдэн үлтэй байлгүй? 2 үлөө? 4. 4. Тэгээд энэ дүрснүүдээ бит хоёроос ингээд зургийн дэвтэр дээр тавьж агаад гадна талаар нь тойруулж зураад тэгээд эвлүүлэнгүүд бас морь болдог гэх мэтчлэн ингээд энэгээр ингээд янз бүрээр тоглож болдог. Тэгээ ерөнхийдөө бол бид хоёр тоглоомны хэсгийг нь
аль болох бага тоглоомтой байхыг хичээж байгаа. Одоо бол хөвчлэн унших. Дууссан уу? Yay! Өө тийм биш үү? Панда хар цагаан өнгөтэй энэ те. Энийг тэгж өмөлөхгүй шүү. Одоо хойлоо яг анхааралтай хийн заяа. За хоёр арслан хаана байлаа? Хоёр усны өхөр хаана байсан бэ? За хоёр усны өхөр тэндээсэн байна. Үнэн байна. Бота. Бэчэ. Шэмэс. Олон мөн байна. Мэдэн. Чанта. Хади. Харин тий чисээ шанцаа гэж хэлсэн. Тэгээ араас нь өөрөө бодож олсноо. Хайлтаар байсан тий. Чичүү. Хүмүүс юу гэж юм? Машин шогаа явж байна. Шин суугаа явж байна. Гадаа ямар вэ? Хавар авч мэдээ. Хавар алцсан байна уу? За. Чи дахиад өөр ямар тоглоомтой болохыг хүсэж байна? Шинээр тоглоом авмаар байна уу? Би дүндөө тоглоомтой байж би дүндөө тоглоом. Машин та. Тийм үү? Тийм машин чинь засагдж гин үү? Одоогийн байдлаар алиг зассан байгаа? Энийг үү? Энэ басаад ирсэн байгаа юм уу? Одоо чамд тэгвэл эдгээрийг дахиад босгох ажил байгаа мэн тий? Хооронд нь эвлүүлээд тийм үү? Явито. Ээжүүдийн арт, аваадын арт тэднийг дөрүүлж дэмжиж тусалж байдаг. Улаан фэнүүд болох эмээ өвөнөр байдаг. Тэгээд бас энэ бичлэгийнхаа төгсгөлд аав ээжүүдтэй маш их баярлалаа. Үргэлж талархаж явдаг шүү гэдгийг хэлхийг хүслээ. Тэгээд хүүхдийн маань бас эмээ өвөөтэйгөө өнгөрүүлж байгаа тэр аз жаргалтай цаг хугацааг харж баясаж суух бас нэгэн төрлийн хамгийн ондод дээд аз жаргал байдаг шүү. Тэг баярлалаа. Түрүү хэлсэн. Би одоо жоохон нөхөртэй холбоотой асуултууд оруулъя гэж бодож байна. Пүүжагийн нөхөр бол Жак те ган жавхлан. За нийгмийн нэлийн идэвхтэй ичидийн орон тэл амтун дохоо гэд маш олон гахалтай төслүүд дээр ажиллаж байгаа. Пүүжэс түрүү хэлсэн маш олон цагийг тийшээгээ хандуулахаас өөр аргагүй байдаг те угаасаа. Тэгэхээр нийгмийн сайн сайхны төлөө мэдээж ингээд ажил хийж байгаа тохиолдолд бол нэр гэр бүлтэй янз бүрийн юм л хойш тавигдах багтал. Гэхдээ мэдээж тэр хүний хувьд бол аль алийг амжуулахыг хүсэж байгаа тийм. Тэгэхээр энэ ийм нөхөртэй байхад хоёрын дунд зөрчил гардггүй тий. Тэр зөрчил за одоо магадгүй тий чи хүүхдтэй цаг гаргасангүй ч гэдэг юм уу эсвэл чи магадгүй гэртээ цаг гаргахгүй байх гэдэг ч юм уу тий. Энэ зөрчлүүд бас тодорхой хэмжээнд гарч байгаа гэж бодож байна. Тэгээ энэ зөрчлүүдээс яаж тоор ойлголцсон ш тий. Одоо цааштай ингэж за окей яг ингэж явъя ингүүл илүү зүгээр юм байна гэд ярилцдаггүй яадаггүй. Тийм. Гэтэ ер нь ямар ч нөхөртэйсэн дандаа зөрчил гарах байгаа. Тийм шүү дээ. Ер нь бол бүх нөхрөл ер нь зөрчил та. Энэ нэвтрүүлгээр дамжуул хэл гэдгээд Та нар ер нь яагаад байна гэж. Тэгээд
Бүр жаргалсан чигэд. Хоёр зөрчлөө явж идэв да. Сурлаач найрлаач гэж. Хоёр өөр зөрчлөө. Тийм тэгээд түрүүний хэлсэн бол үнэн. Тийм тэгээд яг гэр бүл болгонд л янз бүрийн зөрчлүүд байдаг. Тэгээд түрүү нөө хэлсэн ш тусна ажиллах гэх. Тэгэнгүүт ингээ ажиллахаар нэрийн тойронд байгаа найз нөхөд тэгээ гэр бүлүүд ч гэсэн тэр бүгд өөр гэсэн тийм зөрчилдөөнтэй тэгэл эвлээл ингээд гоё таарад амьдраад болоод байгаа байхгүй юу. Тэгэл бодонгот энэ хоёр нэр үнэхээр таарсан шүү гэж бодохоор аль нь нөгөө нэг илүү биений хүлээн зөвшөөрөөд ингээд өвтэй байдаг нь илүүтэй бас ингэж хугацааг туулсан юм шиг санагдсан. Тэгээд нөгөө талаасаа би гэр бүлтэй болсноос хойш нэг зүйл сурсан юу байсан бэ гэхээр тэр нь болохоор нэг хүлээн зөвшөөрч сурсан. Тэгээд эхний нэг хэдэн одоо хэсэг хугацаанд бол бас амар их хүлээн зөвшөөрмөргүй ингээ уухарч мөрөл гэх юм хэлбэр сагдчих магадaltaй тийм үед бас зөндөө байсан л та. Тэгээд ингээ бодоод байсан чинь би ингээд одоо жишээ нь ингээд яг тиймэрхүү ингээд жоохон юм амар солид болсон үедээ гинт ингээд бизнес хийж байгаа юм шиг ингээ өөрийгөө амар ингээ ажигладаг байхгүй юу. Гинт би ингээл яагаад байна би амар их тийм амар болоод ингээ контролгүй нэг сонир муухай аш гаргаж маргаад өөр яадаг чинь тийм болоод байна да гэж бодоод тэгэнгүүт нэг удаас яг тэгсэн би ингээл уг нь ингээ ботхоор яраас л байхгүй юм шиг. Гэтэ ингээ уур хүрээд идэв шүү дээ заримдаа. Одоо юу ч юм зарим өдөр ингээл зүгээр нэг өглөө би ингээд хүүгээ хөргөж өгчөөд орж ирээд бүр ингээ уур хүрээд ингээд баахан уйлахгүй юу. Тэгсэн чинь ингээ жахаа бүр гайхаа чи ингээ яатсан юм бэ гэдэг. Зүгээр өгөөд ямар нэг юм болсноо гэсэн чи би ингээд өнөөдөр өглөө ингээд чи анирыг хөргөж өгчөөч гэ гуугаадах чаа гэв тэр ээлжтэйсэн байхгүй. Тэр нөө өвөл хүүтэй. Тэгээ би болохоор оройтой дундсан гэд тэр өглөө миний л ээлжл байсан л та. Тэгээ зүгээр гомдмор санагдав. Би тэгээ явах тий. Гоохгүй юу гэсэн чи үгүй чи өргөж өгөх хэрэгтэй үсттэй гэд тэгэхээр би тэгэл өргөж өгчл авал та. Гэхдээ ингээд орж ирсэн чи гэсэн уур хүрээд. Тэгэл тесэрч байгаа юм чинь тэгэл гэсэн чинь өөр ямар нэг асуудал байна уу гэдгсэн чинь би өнөө өглөө чи яны хүрэж өгөөс л яг ойлчихлээ гэсэн чинь гайхаж байгаа хгүй нэг юм чинь гайхаал. Тэгээ уг нь ингээд бодохоор миний л ээлж байсан. Тэгэл та ярьсан тохирсон юмараа л хийсэндээ гэсэн байж гээд тэгээ ингээд заримдаа ингээд тэгээ зүгээр тэр ингээд зүгээр болчихно. Тэнгүүд ингээд заримдаа ингээд анзаархаар хүмүүс ингээд хоорондоо харилцаан дээрээ амар олон тийм жижиг таалагдахгүй байгаа зүйлсээ цуглуусаар агаад тэгээ дараа нь ингээд нэг тийм гаргаад хийдэг. Ямар сандаа нөгөө заримдаа ингээд хүнтэй модалцахаараа ингээд зөвхөн тэр шалтгаанаар биш байдаг гэд те. Ингээд өөр амар олон шалтгаанаас болж ингэж нийлүүлж байгаад ингээд тийм модалцаа устай те. Зөвхөн хосуудч биш ингээд ажлын харилцаанд дээрч тэр амар олон зүйлс дээр хүн хоорондын харилцаан дээр тийм байдаг. Тэгээ ингээд сүлээд бас сурсан зүйл юм л тэр хүлэн зөвшөөрөх. Тэгээ нөгөөх нь нас асуудал тэгээ нэг хичээж байгаа. Тэгээ заримдаа асчлахгүй байдаг асуудалд яг тухайн асуудал дээр нь хандах ирүүлэр бодно гэсэн үг шүү дээ. Тэгэхгүйгээр ингээд өөр ингээд баахан юм бодоод холиод тутгаад ингээд их юм бол тэр амир ирүүл бус тийм тэр ядаж нөгөө нэг шийдэлтэй ингээд ирүүл маргалдах хэрэгтэй хүмүүс хоорондоо. Тэгээ ажил дээр ч тэр ингээд өнөөдөр ийм алдаа гарсан байна гэсэн бод тэр алдаа жишээ нь өмнөх амир олон зүйлсүүдээс болж гарсан байгаа байхгүй. Гэхдээ тэр үе ярилцаад өнгөрөөжсэн бол тэднэрийн ингээд тэр доор нь ингээд шийдээд яг ингээд асуудалд нь хандаж хийх юм бол илүүтэй амир үр дүн гардаг юм мэдрэгдсэн. Тэрийг сая сурч байгаа. Тийм. Ер нь бол би ч бас боддог л да одоо нөгөө маргаан байж зөрчил гараад те тэр хоёр нэг ингээд маргалдаж байна гэдэг нь өөртөө яг л тэр асуудлыг шийдэе те би биэндээ одоо хайртай хоёул ойлголцыг гэдгийг л нэг хэлбэр юм болов гэж хардаг. Тэггүй хэрвээ ингээл нэгдээ гомдчихвол те юу ч харахгүй ингээл яваад ивэл те тэр өстэй эцсийн дүндээ амар юм буруу зүйл муу зүйл болж гарч ирэх юм бол гэж хараад байдаг. За одоо нөгөө нэг асуулт байна. Төрсний дараа ээжүүд ер нь ингээд
За нэг юм тааргалцсан тий. Тэгснэ ер нь л ингээд нэг өмнөх баснаас шал өөр болсон гэдэг чтэй тааргалцсан. Тэгснэ шүнжим сэргээд унтахгүй нойроо алдсан тий. Тэгснэ л одоо юу гэдгийг нөгөө дураараа ингээд гарч урж чадахгүй болсон ч юм ингээл бүх юм үсэн унаад идэх ч юм уу тий ингээд бүх юм л амар өөр болчдөг. Тэгээ тэр үед мэдээж бүх эмэгтэйчүүд ээжүүд айгүй юм сэтгэлийн хувьд айгүй эмзэг тий хэцүү юм шиг бүх зүйл ингээл утгагүй болж байгаа юм шиг магадгүй санагддаг байх л та. Тэгээ яг тийм үе дээрээ явж байгаа ээжүүдэд бүжиг нэг 3 час хийсэн зөвлөгөө өгч гэж хэлнэ. Түрүү хэлсэн шүү дээ. Үнд нөгөө зөвлөгөө өгөх дурггүй. Яг өгчихөө. Тэгээ би зөвлөгөө өсөөлөдөө зөв өөрийнхөө туршлагыг бусдаа хуваалцсан. Тэрнээс бас яг юу биш үү юм аа. Зөвлөгөө би яг өндөө одоо жишээ нь бас ингээл яг ийм бичлэгт яг ийм байр суртаагаар орж байгаагүй байна. Тэгээ ингээд ер нь тэгж юунууд ирдэг байсан. Тэгээд ингээд гэр бүлийн талаар ч юм уу хосын талаар гэл ингээл яриач орооч гэдэг. Бид хоёр бас ингээ хоорондоо ярьдаг байхгүй юу? Бид хоёр одоо жишээ нь бас ингээ адилхан суралцаалж байгаа нэг хүнд тэрийг ингээ заана эсвэл ингээд юу ан гэдэг амар тийм сонин санагдаад тэгээд ингээд дандаа зайлс гэдэг байхгүй юу? Тэг хүн болгоны яг кейсээс өөр тийм. Хүчээр орчлоо. Найз болохоор тийм би чадсан. гэж хүчээр орчлоо. Тэгээд би яг энэ дээр болохоор нэг нийтлэл би нэг бичих дуртай. Тэгээд бичижсэн нийтлэл тийм медиум дээр бичээд тэгээд тэрэн дээр бол нэлээ ингээд өөр тохиолдсон зүйлээ бичээд өөрөө тэрийг ярьж даван туснаа ингээд бичээд яг үнэндээ шүү дээ тий. Одоо би яагаад тэгээд ихнээ санахгүй байна. Тэгэхээр яг нэг тийм хугацаа өнгөрөөд нэг 2 жилийн дараа ч хөвчлийн дараа ингээд баг нэрээ. Тийм яагаад тэгээд юунаас зоод исэн санахгүй байна. Тэр үедээ ямар ч хэцүү байсан тийм. Ямар ч л тэр үедээ хэцүү байгаа даван талаад. Гэхдээ ямар ч нэг тийм хавар юу байгаад бүр яг тийм өдрүүд байсан л да. Шүн болгоо ингээд яг ижлэхэн юм бодоод юунд гутраад байгаа ойлгохгүй тий ингээд нэг тийм сонирн болчихно. Тэгээ ингээд шүн болгоо яг ижлэх юм бодоо за маргаашластай яг ингээ маргаашластай яг ингээ тийм өнөөдөр хангалттай сайн байж чадсангүй гэдэг тийм байнгын тийм өөрийгөө гоолч ингэж цэмлэх тийм сонирн орчин тийм орцсон сэтгэл орчин. Тэгэл нэг шүн ингээд бод. Тэгээд ингээд тархлаа муудаад хашил эхлээд тэгээд ханаа төрсөн чинь тэр нь бүр ингээд салахгүй 3 сар болоод 3 сар масктаа тэгж явж үзчихсэн байхгүй. Мөр маск гиснээс амар өсөрдөгтэй маск бүр жигнэсээ амар халдвар тараас хамгаалдаг тийм амар үнэн ингээд тэр үед 3 сар масктай байсан гэдэг жаац би гэртээ бас ингээд маск зүүн тэгээд тэнгүүт нөө хүүхдэд таниад өгч ингээд тэгээд унтахтаа ч гэсэн ингээд маск зөөсөлтөө ингээд нөө чихний байдал ингээд юу ачдаг штэ орон ингээд нөө харшил өгöd байгаа юм шиг ингээд улаачдаг. Тэгээд тэр бүр амар үнэн. Тэгээд би бүр амар ханаттай үед маск зөөхөр гэртээ хатаач гэсэн тэр хүүхдгүй хүрхгүй. Тэгэхээр одоо бол бас бид нар маск зүгээд тарцсангуу том уу багсчлаа шүү дээ. За тэгээд тэгэж бүр тархлаа унаад бүр хамаг ингэж бүх юмны энерги ингэж унж байгаа байхгүй юу. Тэгээд тэр үед болохоор шүн алганд гэж бодчихсон нэг өдөр залхаад тэгээд ер нь бол сарын хэмжээ ирэхэд хүртэл ингэ миний сэтгэл зам хөдөлгөөнтэй ингэ савлдаг байхгүй. Тэгээд тэгсэн чинь тэгээд би ингэ бяцлагаж эхлээд тэгээд ерөөсөө ингэж энэ байгаа байдлаас л ямар ч лээсээ ангижрээ гэж шийдээд тэгэл шийдэл ерөөсөө өөртөө готрахаа болхийг юу аюу сонио. Тэгэл би тэр үед тэгж шийдэл тэрнээс хойш тэгж баг зэрэг хичээгээл тэг болцсон. Тэгээд би яагаад гэдэг юм цаавал тэгэхээр бид нарт ингээд би зовоод энэ гэдэг нэг тийм дарамт ч юм уу тийм бодол эсвэл бид нарыг дараад байд юм уу. Тэгээд яагаад гэдгийг ямар ч лээсэн. Гэтэ бас гормонтой холбоотой тийм өөрчлөлтүүд байсан баг л та. Тэр нийтлэлийг бас хүмүүс одоо ч гэсэн ингээд уншаад байдаг. Тэгэхээр бас зарим хүмүүс тусгалж магадгүй хаа. Тэрний бас линкийг уншиж болно тий. Тийм. Оруулчих. Энд ч баг. Дахиж би готрахгүй гэдэг хэлтэй. Ингээ гарч ихтэй. Тийм тэгээд яг готролд ороод байдаг бол тэрнээсээ гарсан тохиол болцсон. Бас нэг аргачлал ашигласан юм аа. Тэн дээр бичсэн баа. За тэгвэл тийм тэрийг бас комент нэвтрүүлгийнхаа комент хэсэгт бас оруулчих. За бүжигийн одоо ирээдүйн одоо ойрын ирээдүйн гэхээс илүү зүгээр хамгийн ойрын тий зорж байгаа зүйл юу байна? Одоо ер нь бол хүн дөрөв хүрч байгаа гэдэг чинь бас сургууль гэдэг юм руу бас төгсчл байгаа юм байна тий. Тийм гэхдээ яг хүүхд хүмүүжлийн тал дээрээ ч ээж байх тал дээрээ ч тэр тий яг энэ хувийн карьерийн тал дээр тэр хамгийн ойрын зорилгууд юу байгаа вэ? За энэ жилийн явдлал нэг
бизнесээ явж исэн зэгцлээ доктортой үйл ажиллагааг авч явах талаас нь харж ажиллах. Тэгээд дээрэс нь өргөжүүлэх гэсэн зорилго байгаа. Тэгээд бас нөгөө түрүүн яриад байсан тэр нөгөө хүүхдийн чиглэлээр бас юм хийж эхлэх гэсэн зорилгоор ажиллая. За гэр бүлийн хувьд гэх юм бол хүмүүс бас харцсангуу одоо ингээд юмны ая даахаар болж байгаа учраас ямар ч байсан нэг хит хитэн жижиг аяллуу зохион байгуул гэж бодож байгаа. Хүүтэйгээ хамт тэгээд жахаа бас ингээд хүүтэйгээ том болохоор нь дагуулад зөндөө их аялна гэж ярьдаг байсан. Одоо тэгсч том болчлаа. Тэгэхээр аашхан тийм аяллуу зохион байгуул гэж бодож байгаа. Мөн дээрээс нь хувийн хувьд гэх юм бол эсвэл хятадэл сонирхоод сурч гисэн. Тэгээд хятад хэлийг айгүй тийм уужуу тайван сурж байгаа. Тэгээ би бодсон эхлэхдээ угаасаа юмыг эхлэхдээ миний нэг сул тал нь өөртөө амар том дарамт өгөөд тэгээд тэрэн дээрээ ингээ өөрийгөө айгүй зовоод байдаг байхгүй юу. Ингээ даа өнөөдөр чадсангүй мацсангүй гэдэг ч юм уу те хангалттай сайн бачцсангүй байгаа ингээд тэнгууд энэ жилийн бодлохоор хятад хэлийг сурахтаа ч тэр амар уужуу байгаад 3 жилийн дараа ч юм уу 4 жилийн дараа ч юм уу жилүүтэй харцангуй ярьж ивэл тэр нэг өөртөө байхаар тэр хэл нь өөрөө бас яг тийм юм бэлээ. Ингээд тэгж сурахаар тийм ингээд шууд ингээд юу ачааргүй 26 өсгтэй биш англи шиг тэгээд тийм болохоор бас тэрэн дээр айгүй дуртай байгаа феномен удаа. Тэгэхээр энэ жилдээ тэрийгээ дахиад өргөжлүүлнэ. Тэгээд дээрэс нь хувийнхоо дахиад олон газраар ингээд гоё чаленжүүдийг хийж үзье гэж бодож байгаа. Аялаад жижиг ингээд тиймэрхүү л зүйлс байна да. Окей. За сүүлийн асуулт маань одоо энэ нэвтрүүлэг мантай ингээл ямар ч гэсэн нэг сошиал медиад орчин те тэгэл одоо хизээч байж л энэ гэсэн үг шүү дээ те. Тэгэхээр миний сүүлийн асуулт болохоор хүүн ингээд нэг юм хоёулаа нэвтрүүлэг нэг өдөр үзэх л ах те. Ээж ингээ орж исэн байна, ийм ярьж исэн байна гэхдээ тэгэхээр би хамгийн сүүлийн асуултыг хүүдээ зориулаад одоо өөрийнхөө хэлмээр байгаа зүйлээ хэлээч гэж хүсвэн. Баацч бүртээ гэлчлээ. Ямар ч гэсэн би болохоор ингэж үздэг байхгүй юу. Одоо сүүхүүдийн Instagram хөтэлдэг. Тэрэн дээрээ би ингээд нэг ямар ч даагагчгүй. Тэгээд тэрэн дээр ингээд зураг оруулахдаа хэлхийг хүсэн юмудаа ингээд бичээд байдаг байхгүй юу. Энэ үед ийм байсан учраас ингэсэн. Бид нэр ингээд ийш явлаа шүү. Ийм мэдрэмж төрчихсэн гэдэг ч юм уу тийм. Чи энэ үед хэдэн сартаа байсан гэсэн. Тэгээд тэгэнгүүт тэрэн дээрээс ингээд тэрийн том болохоор нөгөөнө гэж боддیں۔ Тэгээд зөвөр ингээд паспортын өгчгнэш тэрээ явуулчихгүй болол. Тийм тэгээ тэрэн дээр ингээд дуу юу ингээд тэгэхээр би ингээд тарцсангуу бас ингээд хүүдээ хилээлээд байгаа байхгүй хизээч уншиж баадгүй гэдэг утгаар нэр бичээд үлдээд байдаг болохоор ямар ч гэсэн хамгийн их хүсэж байгаа зүйл болохоор ямар ч эцэг их хүүхдээ аз жаргалтай байсаа л гэж боддог. Тэрнээс заавал нэг мөнгөтэй болоосаа, тийм ажилтай болоосаа тийм болоосаа гэж хүсгэцээ илүүтэй. Юу гэвэл өөртөө амьдрал илүү тав тухтай байна, илүү аз жаргалтай байна, тийм байгаасаа гэж хүсдэг болохоор. Тэгэхээр тэгээ дээрэс нь нэг өөрийнх нь тэр нэг өгөгдлийн чи ямар хөвгтэй гэдгийг би зөвөр нэг дэмжиж тусалж бөөцөлөх гэж ингэж хичээдэг шүү. Тэрнээс өөрийнхөө ингээд тий өөрийнхөө байж ингээд зэрүүсээ тэгдэггүй шүү гэдгийг хэлэх гэж. За хүүхдээ ботхорыг нэг тийм гинт гэртээ хармаар санагчлаа. Нэг бондгор гидсэн санаанд өрөө. Сүүл би хүү чиний гидс чинь гэсэн чинь миний гидс томоо том. Имиттэй бондгор. За гэртээ да. Чигээ анаглаа. Манай үгүй гэдэг үзгүй гэж. За ямар ч зэн пүүжитэй баярлалаа. Тэгээ нэвтрүүлэгт маань. За. Ингэх юм бүгдээ. Шууд дуусчихаа. Яг юу болоо. Та нэг нэвтрүүлэг гэж бодож байна. Үгүй аа ч шиг тийм. Юу бити үзээрээ гэдэг.